Сайн байцгаана уу? Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн захиргаа удирдлагын газрын захирал Хулан байна. Манай байгууллага нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 49-1 нийслэл хотын хөгжлийн төвх, хотын төлөв, хотчлт, хот байгуулалт, хүн ам хүрээлэн байгаа орчны талаар тулгамдж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа шинжилгээний төв нь нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана гэх заалтын дагуу 2022 оны 3 дугаар сарын 24-ний 08 дугаар дугаартай иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор байгууллагын дүрэн батлагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай судалгааны төв нь захиргаа удирдлага, өгөгдөл мэдээлэл, систем динамик загварчлал, нийгмийн эдийн засаг, хот байгуулалт, дэд бүтц гэсэн 5 үндсэн чиглэлээр мэргэжсэн судлаач шинжээчдийн багтаагаар ажиллаж байна. Мөн бид шинжлэх ухааны технологийн зөвлөл, шинжээчдийн зөвлөл зэрэг эрдэмтдийн багтай хамтран нийс Улаанбаатар хотын бодлогын баримт бичигт тулгамдж буй асуудлын шийдлийг судалгаанд суйрлан зөвлөмж хэлбэрээр боловсруулж хамтран ажиллаж байна. Бид бодлогын судалгаа шинжилгээг шинжлэх ухааны үндслэлтэйгээр боловсруулж илүү ухаалаг шийдлийг нийслэлийн удирдлагын түвшинд танилцуулах зорилгоор олон улсын нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүнд Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний ассамблеийн дэргэдэх хөгжлийн бодлогын хүрээлэн, Тэжүүн Сэжүүн судалгааны хүрээлэн, машин механизмын хүрээлэн, мөн Бүгд найрамдах Солонгос улсын инженер технологийн их сургууль, мөн Тайван улсын үндэсний их сургуулийн доктор профессоруудтай байнгын хамтран ажилладаг. 2024 онд нийс Улаанбаатар хот дэлхийн орон зайн мэдээллийн нийгэмлэгт албан ёсны гишүүнчлэлтэйгээр элсэн орсон. Энэ нь Монгол судлаачдыг олон улсын зайнаас тандан судлалын зөвлөгөөн, хурал хэлэлцүүлэх зэрэгт оролцох боломжийг нээсэн. Зайнаас тандан судлалын програм хангамжийн тайлбар сурах хүчийг судлаачдад зориулсан байдлаар заавар гарын авлага болгон ашиглахаар орчуулж бэлтгээд байна. Тэжүүн хотын хүрээлэн буй орчныг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх загварчлалыг Тэжүүн Сэжүүн судалгааны хүрээлэнгээс албан ёсны эрхийг аван цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын хэлтстэй хамтран гарын авлага болгон бэлтгэв. Манай судалгааны төв нь бодлогын баримт бичигт бас нэгэн өөр үзэл баримтлал оруулах зорилгоор хөгжингүй улс орнуудын сайн жишг бүхий ном тохиомлуудыг өөрийн их хэл дээр орчуулан судалгаа шинжилгээнд ашигладаг. Том зүйлс хэрхэн бүтдэг вэ? Төсгийн удирдлагын талаарх номыг тус орчуулан ашиглаж байна. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан болон олон улсын шийжилт хөдөлгөөний байгууллагуудтай хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхдэд хэрхэн хүртээмжтэй байх вэ судалгааг амжилттай хийж гүйцэтгэн цаашд хөгжүүлж болох платформыг хүлээлгэн өгсөн.